Тэгээ нэг ийм хөдөлгөөн байдаг шүү дээ. Би чамаа харж байгаа шүү гэсэн дээ. Алтан бөмбөрцөг болж дуслаа. За алтан бөмбөрцөг дээр нэг хөөрхөн хөгжилтэй юм болсон. Яасан бэ гэхлээр Leonardo DiCaprio-гийн одоо гаргасан үйлдэл нь хүмүүс нэлээд таалагдаад байгаа. Хөгжилтэйг. За яасан бэ гэхлээр Netflix болон Sony-гийн хамтын бүтээл K-pop Demon Hunters гэдэг бүтээл аниматэд төрөлд нэр дэвшээд ялалт байгуулад 2 шагнал авсан. За энэ шагнал авсны дараа завсарлагаанаар ерөнхийдөө Leo яг тэр уран бүтээлчтэй хамт тийм яриа өрнүүлсэн юм шиг байна. Амны уншлагаар нь K-pop гэдэг байгаа байхгүй. Тэгээ нэг ийм хөдөлгөөн байдаг шүү дээ. Би чамаа харж байгаа шүү гэсэн дээ. Иймэрхүү хөдөлгөөн хийгээд нэг сонин дээр цананы хувирал гаргаад та бүхэн энэ дээрээс бичлэгийг яг одоо үзэж байгаа бах. Энэ сошиалд нэлээд яваад хүмүүс нэлээд таалагдаад байгаа. За энэ бичлэгийг хэн хийсэн бэ гэхээр Kyle гэдэг New York Times-ийн сэтгүүлч залуу бичээд X-тэй тавиад за тэр нь нэлээд viral болоод цааш TikTok руу ороод Leonardo DiCaprio-гийн хөгжилтэй 30 секундын үед яг үзээрэй гэдэг нэртэй болоод тэр нь push хийгээд ингээд сошиалд нэлээд явж байгаа. За энэ K-pop Demon Hunters гэдэг бүтээл яадаг бүтээл вэ гэхээр 2 найруулагч хийж байгаа. Chris Applehans болон Maggie Kang гэдэг. Chris-ийн хувьд гэх юм бол илүү тийм visual effectтэй дизайнераар ажилладаг юм найруулагч. Puss in Boots, Mr. Fantastic Fox, Coraline гэх мэт маш сайн бүтээлүүд байгаа. За Maggie Kang-ийн хувьд гэх юм бол илүү storyboard талдаа илүү найруулагч. Бас олон бүтээлүүд Minions, Kung Fu Panda, Trolls, Angry Birds гэдээ маш олон бүтээлүүд бас хийжсэн юм найруулагч. Оскарт одоо удахгүй нэр дэвших байх. Тэгээ тэнд Zootopia-га аль нь авах юм мэдгүй. Гэхдээ Disney-г бараг ялчих байх гэж хүмүүс бол яриад байна. За тэгээд ерөнхийдөө ийм Leo-гийн гаргасан үйлдэл энэ алтан бөмбөрцгийг чимжийн гэх юм уу? Ийм хөгжилтэй юм болсон байгаа. Сошиалаар нэлээд явж байгаа. Та бүхэн бас энэ бичлэгийг үзээрэй.